Одоо өглөөний 8 цаг болж байна. 2025 оны 3 сарын 9. Энд би YouTube үзэж байна. Нэг дажгүй царайлаг залуу байна. Энэ залуу байна. Ийм олон бичлэгтэй юм байна. Кирийн залуу 1700 савтай 38 видеотой бас дээрээс нь өнөөдөр хайнаас хүрчээ нэ хашуулээ. За тэгэхээр энэ бол миний 20 насны төрсөн өдрийн влог. Та бүхэн маань тоглон сууж таалан сойрох нь. Тэгэхээр миний хамгийн ихэнд очисон газар бол энэ тий. Та нар зүү харсан тий. Гремик сахын тоглоомын дэлгүүр. Энд чинээс яг юу авах гэж байгаа гэхээр нэг юм авах гэж байгаа. Одоо харжээ. Ленэшэ таа яа ишоога. Ишээ. Одоо та бүхэнд миний авах гэж байгаа зүйлийг одоо харуулах нь. Энийг хар. Тийм ээ. Энэ бол кунг-фу панда. Yeah. Энэ гайгүй хямтун тий. Эй сүнэг тий. Хямтун гости. 20 насны болсон дээр ингээд 15 жил хүлээсэн юм эцэст нь авлаа. Энэ бичлэгэн дээр задлахгүй. Дараагийн тастаа unbox видеон дээр задлаа. Одоо харин өөр тийшээ явнаа. Энийг аваад явлаа. Тавсараа чи. За саяны хол юу ч байгаагүй тий. Манай эдитер мэдчихэж байгаа хөө. Кат чинь тий. Тэгээд явартаач авч чадлаа. За тэгээд өөр газар очиж. Амар очиртой байна. Үзэх нь үү? Үзэх юм уу? За тэгэхээр төсөөдрийнхөө үр дүнг анхудаа гаргаж үзлээ. Яа. Одоо яг төсөөдрийн эдэг гэдэг 100 төгрөгөөр мөнгө хэмнэлээ тий. Санааныхаа мөнгийг хэмнээд тоогоо авсан. Одоо энийг үзнэ. Тат гисэн бичгтэй хаалгыг олон удаа татсан. Огтгүй. Тэгээд ирлээ. Яах вэ чинь чи миний 20 насны төрсөн өдрөө баталгаа болж байгаа. Яг киногаа үзчихэд явж байгаа. Кино бол үнэхээр их биш ч гэсэн таалагдаад ч шүү дээ. Тэгсний бичгтэй хаалгыг 10 удаа татсан ч огоохгүй байхгүй шүү дээ. Одоо цаахгүй хөл байгаа хэвчээ. Дэлгэж үзлээ, татаж үзлээ яадаг юм бол гэж. Яг гадаа засварч мороод тэгсэн мөртлөө наар мартай амар гоё байна. Нартай, сартай, чамтай. Саран чам гоё. Тэгээ та бүхэн харж байгаа. Би ингээд дууг нь 20 үлж байгаа. Энэ хүн энэ жил ингээд паспорт авч байгаа. Энэ яг юу нөх вэ? Би залуухантай байна уу? Би залуухан харагдаад байна уу? Эсвэл энийг өвлийн хайрын дуу бай. Солонгос кино шиг. Би болохоор яг нэг юм хөдөөнөөс ороод ирсэн. Яг нэг жирийн нэг малчин хөдөөний нэг хөвсгөр бор биш ч гэсэн ясан бор.
За нэг иймэрхүү влог бичлэг болсон байгаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараа тажид нь нөрлөх хон дээр дарахаа бити мартаарай. За баяртай залуусаа.